Мөрчүүдээ та нар бид нөө та бүхнийг 2017 оны 8 дугаар сарын 8-наас 12-ны хооронд Тайван Adventist College-д болох хойдоос нагамдлон бүсийн ээж залуучуудын хөтөлбөр Contact 2017 мөрчийн зуны цугларалтанда урьж байна. Энэ цугларалтанд оролцсноор та бүхэн орны мөрчүүдийн ер бусын туршлагаас хуваалцаж, төрөл бүрийн хөгжилтэй хөтөлбөрүүдэд оролцсон, хамтдаа тоглож, суралцаж 3000 орчим мөрчүүдтэй хамт мөнхийн эзэнд алдрыг өргөх болно. Тайван, Солонгос, Япон, Хятад, Хонконг, Монгол мөн өөр олон улс орны мөрчүүд хүрэлцэн ирж оролцсноор онор цуглуулж мөн амьд адал явдал нэгдэн мөрчийн жигсаалын гоёмсог үзүүлбэрүүдийг сонирхон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мөрчүүдтэйгээ тэмдэг солилцаарай. Орой болгоны амьд сэтгэл хөдлөм хөтөлбөрийг гэрч болоорой. Тайваны төвд байрлах Тайван Adventist College бол Тайван дахь хамгийн үзэсгэлэнтэй коллежийн хотгонуудын нэг юм. Энэхүү Тайваны Adventist College-ийн үзэсгэлэнт хотгонд мөрчүүд маань шилдэг барилга байгууламжууд болон байгалийн өвмөц тогтцыг харах боломжтой. Энэхүү цугларалт залуучуудад шинэ ертөнцтэй танилцах болон шинэ мэдлэгийг олж авах боломжийг олгох болно. Төрөл бүрийн сонирхолтой болон хээрийн сургалтууд та бүхнийг хүлээж байна. Та бүхэн эр зориг, хүч чадлаа тэдгээр сургалтаар сорж үзээрэй. Орой бүр онцгой хөтөлбөрүүдтэй бөгөөд та бүхэн урам зориг өгсөн зочин номлогчдын номлолыг сонсох болно. Ерөнхий чуулганы залуучдын эцсийн захирал Гэлберт Кенжи, ерөнхий чуулганы мөрчийн үйлчлэлийн захирал Джонатан Тихел, хойдоос нагамдлон бүсийн ерөнхийлөгч доктор Джерон Ли, хойдоос нагамдлон бүсийн залуучдын эцсийн захирал Ким Накён, Есүстэй холбогдох нь урайтай цугларалтын маань оролцогчид хүмүүсийн амьдралд хүрсэн Есүсийн түүхээр дамжуулан Есүстэй дотн холбогдох тэрхүү мөчийг мэдрэх болно. Шабат өдрийн үдээс хойш өөрсдийн амьдралдаа бурхан зориулах шийдвэр гаргасан 300 залуучуудын масс баптизмын ёслол болох болно. Сүмийнхэн пастортой холбогдсон баптизмын ёслолдоо бэлдэж ирээрэй. Энэхүү цаг мөч бол та өөрийн амьдралдаа бурхан зориулах амьдрал ганцхан тохиох үйл явдал байх болно. Харин хамгийн сүүлчийн орой бүх оролцогчид дэлхийд даяар сайн мэдээ түгээх зориулалт бүхий шийдвэр гаргаж, орон бүрийн урлагийн тоглолтыг сонирхон цугларалтанд бас нэгэн өнгө нэмэх болно. Хүрэлцэн ирж, шинэ найзуудтай болоорой. Есүстэй харилцах илүү дотн харилцаагаа хөгжүүлээрэй. Бурхан түүний төлөө үйлчлэх залуучуудыг хайсаар байна. Тэрээр сайн мэдээ түгээхийг тэргүүнд тавьсан итгэл сэтгэлтэй дэлхийд хүрч илгээглэх залуучуудыг дуудаж байна. Хойдоос номхон талайн мөрчүүдээ та нар бол сайн мэдээний алсын хараа зорилго хийсэн Бурханы үйлчлэгчид юм шүү. Есүсийн төлөөх хайраараа дэлхийг өөрчилж буй залуучуудын хөдөлгөөнд нэгдээрэй. Хойдоос нагамдлон бүсийн мөрчийн цугларалт маань 5 жил нэг л удаа болдгийг бүү мартаарай. 2017 оны 8 дугаар сарын 8-нд эхлэх энэхүү цугларалтанд та заавал оролцоорой. Тайваны Adventist College дээр уулзцгаая.